Үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор хүний эрхийн үндэсний комиссийн дарга Бямд Оржигоо өргөд ирээд байна. Танд орой минь төргийа. Баярлалаа. Телевиз үзэгчдээ өнөөдрийн орой минь төргийа. За, сүүлийн үед хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх ихээхэн зөрчигдсөн, хүчирхийллийн аимшигтэй хэрэгүүд нийгэмд ихээхэн гарч дуйлан дэгдэх боллоо. За, үүнээс өмнө ч гэсэн мэрсэр сонсогддог юм. Тэгэхээр би хүний эрхийн үндэсний комисс гэдээ байгууллага байгаад энэ байгууллага нь юу хийдэм бэ? Яадаг байгууллага юм бэ гэдгийг шүүмж дагуулах юм аа. Танай байгууллага ер нь юу хийдэг? Яадаг байгууллага юм бэ? Тэгэхээр энэ сая хүний эрхийн дэд хороо байнгын хорооны хурал зарлагдчихад 7 хоногийн өмнө зарлагдчихад байж хахад одоо 6 настай хүүхэд хүчирхийлэлд өртлөө гэсэн мэдээг манай сэтгүүлчд нийгэм цацаж за энэ дуулаа харин манай илтгэлийг нэлээ амьд хилцүүлэг болголоо. Тэр хүний эрхийн үндэсний байгууллага бол 3 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт хүний эрх зөрчсөн тухай гомдлыг авч шийдвэрлэдэг. Хоёрдугаарт хүний эрхийн төлөв байдлын жил бүр илтгэл бичиж улсын их хурлд оруулж шийдвэр гаргуулдаг. За мөн одоо хүний эрхийн мэдлэг, мэдээлэл, мэдрэмж суулгах сургалт судалгааны ажлыг явуулдаг. Ийм 3 чиглэлийн үндсэн үүрэгтэй. За илтгэлийн талаар ингээд ярихад бол хүний эрхийн үндэсний комисс бол илтгэлээ. За зүгээр энгийн үгээр ярих юм бол онш тавьж байгаа тэр асуудлаар. За эмчхэн онш тавихын тулд баахан шинжилгээ хийлэгдэг үстэй. Өөрөө үздэг, өөрөөр нь яриулдаг зүйл юм болдог. Тэр шиг хүний эрхийн үндэсний комисс тухайн сэдвээр илтгэл бичихийн тулд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрлийн байгууллагын шалтнуудын хийсэн ажлын тайлан, мэдээ судалгаа, төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаа, хяналт шалгалт мэдээ, тайлан, судалгааны байгууллагуудын мэдээ, олон улсын байгууллагуудын мэдээ зэргийг нэгтгэхэд тэн дээр дүн шинжилгээ хийгээд улсын их хурлд өргөн мэдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл бүх төрлийн шинжилгээ хийгээд за энэ хүн бол нэг ийм л өвчтэй байна шүү гэд шилжүүлэх одоо ийм бичнэстэй одоо эмчлэх газарлууны уулд тэр шиг хүний эрхийн үндэсний комисс ингээд илтгэлээ бичээд тэгээ санал зөвлөмж гэдээ орно байгаа. Ийм асуудлыг улсын их хурлаар шийдвэрлэмээр, ийм асуудлыг засгийн газраар шийдвэрлэмээр гэж. Өөрөөр хэлбэл бид онш тавих л үүрэгтэй. Бид эмчлэх үүрэг байхгүй. Эмчлэх газар нь улсын их хурл, засгийн газар, яам тамгын газар. Гомдол хүрээд ирлээ. Шалгалаа үзлээ, зөрчил байлаа. Тэрийг арилгуулахын тулд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний шаардлага зөвлөмж гэж 2 баримтж гаргадаг. Энэ бол бас онш тавиад одоо эмчилгээнд оруулах ажлыг хийж байгаа. Тэгэхээр танах хүний эрхийг хамгаалдаг байгууллага биш юм уу? Энгээр хамгаалж байгаа юм. Энэгээр хамгаалж. Түүнээс шишээр юу гэдэг одоо хүний эрх зөрчигдсөн байхад тэр хүүхдийг ч юм уу тэр хүний зөрчигдсөн хүнийг авчираад хамгаалах байранд оруулаад шийдвэр гаргаад нөгөө хүнийг нь одоо шийдэхэд ингэж байдаг газар бол биш. Энэ аль ч хүний эрхийн үндэсний комисс тийм үүрэг байхгүй. Угаасаа төрийн эрх мэдлийг хуваагаад авцсан байдаг. Энэ бол мөрдөн байцаах байгууллагын прокурорын, шүүхийн, төрийн захиргааны холбогдох байгууллагын төрийн албан тушаалтны хийх ёстой ажил хийгдээгүй эсвэл буруу хийснээс болж хүн зөрчигч явал тэр хүнээр нь өөрийг засуулах. Тэр хүнд хамаагүй ч гэсэн одоо хэн нэгэн буруутай хүний үйл ажиллагаанаас болоод хүний эрх зөрчигдсөн ноцтой орсон байх юм бол тэрийг эрүүгийн хэрэг үүсгэх юм уу, зөрчлийн хэрэг үүсгэж шийдвэрлэж тэр хүний зөрчигдсөн эрхээс сэргийлж. Жишээ нь цагдаа, прокурор, шүүхийн одоо шатанд яваа хэрэг байрлаа гэж бодъё л да. Эрүүгийн юм уу, иргэний хэрэг байна. За энэ дотор хүний эрх зөрчигдөж эхэллээ. Танай байгууллагад хамтлаа. Тэгэхээр танай байгууллага яах вэ? За манай хуулинд ийм залт байдیں۔ Хэрэг өртгөх, мөрдөн байцаах, шүүх шатанд байгаа хэрэг маргааны талаарх гомдлыг хүлээж авахыг хариулдаг. Тиймх ч ёстой. Ягаад өгтөө зэрэг тэр бол тэдний үүрэг. Харин ингэх явцдаа хүний эрх зөрчсөн байвал бид авч үздэг. Юу гэдэг эрүүдийн шүүсэн байдаг юм уу? Тэр хүний айлгаж одоо яасан хууль зөрчид мэдүүлэг авсан байд юм уу? Ийм байвал бид нар тэн дээр нь ороод холбогдох одоо байгууллагад нөгч засдаг. Манай дээр ирж байгаа нэрвэн шүлттэй холбоотой гомдлууд дандаа тийм л юм байдаг. Надыг бичиг үсэг мэдэхгүйгээр дайландуулаад. Бүх дууссан байна. Үгүй шалгах явах явцдаа юу яаж байгаа шүү дээ. Эсвэл намайг одоо зодсон гэдэг юм уу. Тэгээ энэтэй холбогдуулаад хэлэхэд өнөөдөр Монгол улсад бол харин одоо энэ эрүүшүүлт нэлийн зэгцэрч байна. Нөхцөлийн эрүүшүүлт бол зэгцэрч байна. Ягаад өгтөө зэрэг
одоо шинэ хуулиар мөрдөн байцаалтыг тусгай тоногон суурьнд явуулдаг болсон. Одоо ингээд тавтар шиг микрофонтой бичлэг хийгээд ингэж байна. Тэгдээ зэрэг чи одоо тэр эрүү шүүлт гэдэг юм байхгүй болчихж байгаа. Одоо тэр хүний хөтөлж асуудаг, загнадаг, айлгадаг, сүрдүүлдэг байхгүй. Одоо хаана байна үхтэй зэрэг нэг хэрэг үүсгээс өмнөх шатанд ялангуяа суманд хэсгийн төлөөлөгч үүсгэж байгаа шүү дээ. Ийм нөхцөлд л одоо хүнийг зодсон гэдэг юм уу эсвэл одоо хууль зөрчлөө эрүү шүүлт тулгалаа гэдэг юм байгаад байгаа. Энэ нь нотлогддог. Ийм бол харин маш их байна. Энийг яаж нотлох юм? Жишээ нь за намайг ингээд мөрдөн байцаагч дарамтлж мэдүүлэг авлаа. Би танад гомдол гаргалаа. Та нар мөрдөн байцаагчийг дуудаж энийг асуух тийм эрх мэдэл бүхий байгуулга мөн үү? За бид нар энэ дээр үйл ажиллагаа шалгалтын үйл ажиллагаа явуулдаг юм. За мэдээж ингээд гомдол хүрээд ирлээ. Намайг одоо за бүр тодорхой жишээ ярил л дээ. Намайг одоо гэрээс баривчлаад тэгээд сумд одоо хэсгийн төлөөлөгч өрөөндөө авчираад чиний одоо чиний хулгай хийсэн би мэдчихэв. Чи одоо тэдний адуу хулгай хийснийг би мэдчихэв. Чи хэрвээ нөхөр минь хулгай хийснээр хүлээхгүй бол огчин шүү. Тэгж ярих юм бол эхнэрийн чинь гэдэг юм аав чинь 20 шүү. Зүгээр хэрэгээ хүлээчихвэл яг ч тэгэл хэрэг чинь хөнгөрөөл ингээ хэрэгээ хүлээсэн хэрэг чинь хөнгөрдөг. Тэгээ хулдраа хулгай хийсэн адуугаа яасан ч тэрийг хэлээд өчтгөл болоо гэдг юм. Эсвэл чиний наадах чинь ихний шалтай ч юм шиг өмгөөлөж байгаа яадаг чи хэдийгээр өмгөөлөх хэрэгтэй өөрөө өмгөөлөх хэрэгтэй ч гэсэн. Иймэрхүү юмнуудыг зөндөө хийдэг. Тэр үтийг одоо би бичиг сүм мэддгүү баах юм асууж байгаа намайг гар үсэг зургасан гэж зурулсан ч гэдэг юм. Эсвэл миний гар үсгийн хурамчаар зурулсан байна гэж. Тэгээ энэ бүгдийг холбогдох газрууд нь өгч шалгуулдаг. Одоо үнэхээр одоо юм байна уу гэж. Танайг өгч шалгуулд юм уу? Тэгд юм. Холбогдох газар. Манайх бол ерөөсөө дээд чатны прокурор холбогдох газрууд нь өгөөд ингэ. Тэгтээ хүч хөрөхгүй юм байна. Тэр хүч хөрөхгүй юм юу байдг үхтэй зэрэг чинь одоо би тэгээгүй. Би энийг тэр дарамтлаагүй гэдэг ингэ юм уу? За тэгээд энэ чинь холбогдох газар нь шилжүүлэхтэй зэрэг угаадаа энд хэрэг биш байна. Эрүүгэн хэрэг үүсэх нөхцөл байхгүй нэг их тохиолдол гэж хариу. Яг тэр ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан болгосноос хойш энэ бол бүр үнэхээр задгарсан. Тэр алба байхад бол бас хязгаартай байсан байхгүй. Айхгүй ч гэсэн айгүй гэдэг зарчим энэ хүмүүсийн харилцаан дээр үйлчлэлтэд байхгүй болчихсон. Тэгээ одоо бол харин жаахан зэгцрэх болов уу гэж бодчих. 12 оноос эхлээд мөрдөн байцаалтыг ийм өрөөнд явуулаач гэхэд хүний эрхийн үндэсний комисс бүр шаардаж эхэлсэн юм шүү дээ. Тийм би санаж байна. Одоо явуулдаг болсон байлаа. За яг гоо энгийн хоёлоор амьдарч байгаа. Хоёлаа асуудлаа 2 хунаа. За. Манай нэвтрүүлэг 2 хэсэгтэй. Эхний хэсэгт хоёлаа тэр 5 настай охин болон сүүлийн үед ингээд дуулан болоод байгаа периодын тухай ярилцаад явъя. А дараагийнхаа хэсэгт одоо улс төрийн хэрэгт хэлмэгдсэн болон одоо ямар нэгэн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн тухай дахиад хоёлын энэ сэдвээр үргэлжлүүлээ. Тэгэхээр хамгийн сүүлд нийгэмд анхаарал татж байгаа бол хойд давдаа хүчирхийлэлд өртсөн гэдэг 5 настай охины хэрэг байгаа. За энэ бол нийгмийг маш хүчтэй зочхоос ч аргагүй байх. Гэтэл их нэлгсэн эрдэм шинжилгээний төвийн нэгэн эмч нэгэн мэдээлэл хийсэн. За энэ эмчийн яриг одоо хоёлаа өгöd тэгээ ярилцаад яваа. Яг одоогийн байдлаар бол бид нар энэ хүчирхийлсэн шинж тэмдэг бол байхгүй энэ хүүхдэд. Бэлэг эрхтэн бол өрөвсөлтэй байна, шархалсан байна, тэрэндээ хүндүрлсэн ийм байдалтай байна. За шинжилгээ юмнуудаар л ямар нэгэн урагдтал хүчирхийлсэн шинж бол одоогоор идэхгүй. За энэ хүн бол тэгээд цааш нь бол ярихдаа бол одоо энэ өөрийнхөө л тийм бохир заваанаас болоод ийм асуудал үүссэн гэдэг ингээ хамгаалаа ярьцсан нийгэмд. Танах энэ дээр би энэ мэдээллийг авангууд үнэхээр одоо эн чинь бол давхар охирож байгаа шүү дээ. Ер нь хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхэд бол сэтгэл санааны хувьд л тэгээ ер нь цаашаа бол маш их хүнд бид одоо үнсээ хэлгэн зөвлөл бичсэн бичгэн дээр байж байгаа. Энэ бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн өртөөд сэтгэл зүйн болоод бус талаараа бол цаашаа нийгмийн амьдрахад маш хүндрэлтэй байна гэдгийг 2017 оны 2 сарын 17-нд бичсэн тэр одоо материалдаа бол нэлээд сайн дурдж өгсөн байгаа. За гэтэл тэн дээр нэмээд одоо харж байгаа үстэй сайн тийм ээ хүчирхийлсэн шинж алга байна гэж. Тэгээ тэр чүтэйгэл энэ бол бараг л бохир завнаасаа болж одоо бэлэг эрхтнэр үүссэн байна. Дээр нь нэмээд оюун санааны хувьд одоо хэвийн нэгэн биш байжээ гэсэн юм. Тэгээ бид тайлбарыг авсан эндээс. Тэгээ би 4 дахь өдөр
эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дараад шаардлага болсон. Би түрүүн хэллээ шүү дээ. Хүний эрхийн үндэсний комисс зөрчлийг арилгуулахын тулд шаардлага явуулж байгаа. Одоо энэ хүүхдийн эрх зөрчигчлөө шүү дээ. Халдшгүй байдлын зөрчигчлөө энэ хүүхдийн нэр төрөө төв байх эрхийн зөрчигчлөө. Эрүүл мэндийн одоо тэр юмд задарчлаа тийм ээ. Тэр нэлхамт чинь тэр одоо хүчирхийлүүлчгээ дээр нь ийм бас төрийн албан хаагч эмч хүний зүгээс ийм гарч штэ. Энэ бол зүгээр ёс зүйн алдаа бас биш. Энэ бол хүний хүүхдийн эрхэнд дахиад ноцтой зөрчил гарч байгаа байхгүй юу? Тийм учраас шаардлага бичээд энэ одоо асуудлаар эрүүл мэндийн яамыг одоо буучлах залруулах гэж байгаа. Тэгжээ тэр хүүхдийн эрх энэ худлаа байлаа. Ингэх ёсгүй юм ингэж явагдлаа. Та саран гэрэл сайдад хандсан уу? Би очроо тэр үуч яг сайд томилогдоогүй яг хэд явагчлаа шүү дээ. Тийм учраас төрийн нарийн бичгийн даргааны шаардлагыг хургуулсан. Өнөөдөр би амар саран гэрэл сайттай уулзаж энэ асуудлыг ярьсан. Үдээс хойш уг нь одоо хэвлэл мэдээлэлээр эрүүл мэндийн яам одоо энэ үнэхээр тэр одоо эмчийнхаа урдаас тэр эмнэлгийн ажилтныхаа өмнөөс уучлахгүй хэвээр би одоо маргаашнаас гарч байгаа болов гэж очив. Миний хариу ирээгүй байна. Шаардлага хариу заавал албан ёсоор өгөх хэвээр. Хин ч гэсэн энэ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний бичсэн шаардлаганд хариу өгөх ёстой. Энэ бол бүр олон улсын жишг Монгол улсад бас жишг болцсон асуудал. Энэ хэргийн тухай бодиттой мэдээллийг бас би холбогдох их сурвалжуудаас авсан л да. Энэ юм ч үнэхээр буруу мэдээлэл хийсэн тийм үү? Гэхдээ хин харсан ч гэсэн тийм байсан гэж үзье. Мөнхөөс тийм байсан гэж үзье. Тэг цацж болохгүй шүү дээ юм чинь бүр үнэхээр болохгүй байхгүй. Би энэтэй холбогдуулаад нэг юм хэлье. Би одоо хэцүүлийн хэдэн жил энийг хөсөлдөж байгаа. Энэ гэрүүлийн хүчирхийлэл энэ хүүхдийн асуудал бол Монголын одоо ганцхан 5 настай хүүхдийн биш шүү дээ. Би одоо маш их олон баримт бичгийг бүтэн жилийн туршид цуглуулсан юм илтгэл бичээд ингээд тавьсан байж байгаа. Энэ октын үзлэг гэдэг нэг юм хийж байна. За тийм. Тэгээ октын үзлэг хийж хаад тэр октын үзлэг хийсэн улсууд тэр нууцыг хадгална гэж байхгүй. Энэ чинь эрүүл мэндийн асуудал. Нэр төрийн асуудал. Багш нарт нь хэлж байна. Энээс болж маш олон хүн охирсон, олон хүүхэд охирсон жишээ би байнгын орон дээр бас ярьсан шүү дээ. Зарим бүр тодорхой жишээтэй ярьсан. Ийм болж байна. Тэгээ одоо октын үзлэг гэдгээ болооч. Эрүүл мэндийн үзлэг гэдэг нийт дунд нь хийгээч. Тэндээс илэрсэн юмыг зөвхөн эцэг эхтний юм уу шаардлагатай болшоод хэлж байгаач. Бити багшд нь хэлээд ингээд олон төмний дунд төр хүүхдийг дээр нь бити охирооход байгаач гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Тэгээ ерөөсөн одоо энэ октын энэ одоо бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал бол нийгмийн маш олон сөрөг үр дагавруудыг дагуулж байгаа шүү дээ. Одоо би зүгээр энэ 16 17 онд 15 16 онд одоо хүчирхийлэгдэж цагдаад бүртгэгдэж хэрэг бүртгэгдэж шалгагдсан 298 хүүхдийн асуудал яригдж байгаа. Гэтэл энэ зүгээр илэн ихэнх нь гэр бүлийн хүрээнд дарагдж байгаа байхгүй юу? Цагдаад мэдээлэл очтгүй. Очихгүй. Таны нь бол зөвхөн олдсон мэдээлэлээс авсан тоо. Олдсон мэдээлэл. Чи яагаад ингэж хардаад байгаа юм бэ гэхээр зэрэг өнөөдөр 12-аас 17 насны 1613 хүүхэд гэхүүд одоо их гэхүү төрсөн байж та 12-аас 17 насны улсын хэмжээгээр 12-аас 17 насны. Тий 1613 хүү одоо өсвөр насны охин төрсөн байна. Энэ чинь Монгол Улсын иргэний хуулиар хүчин төгөлдөр иргэний хуулиар энэ 1613 хүний цаана 1613 хэрэг байж байгаа байхгүй юу? Ягаад үхтэй зэрэг хүчин дээгүү ч гэсэн насан турш хүнтэй өрсөлдсөн болов шийдэх гэдэг ийм хуультай. Энийг тэгтэл чинь 198-ны шалгасан байгаа биз? Хэдэн хувь нь байна уу? Бүр хамаагүй байгаа үстэй. 298 гэдэг чинь хамаагүй байгаа юм тийм ээ? Тэгтээ зэрэг цаана нь одоо за ганц одоо энэ тэгээ цаашаа судалж байгаа юм бид нар. За энэ ер нь юу болж байгаа судлаад тэгтээ зэрэг үр хөндүүлсэн юм гараад ирж байгаа. Одоо төрсөн нь энэ байна тийм ээ? За тийм. Тэгтээ зэрэг төрөөгүй бас одоо юу байна хөхтэй зэрэг чинь үр хөндүүлсэн өөрөөр хэлбэл 20 хүртэлх насны 18,000 охид бүсгүйчүүд байна. Үр хөндүүлсэн. За нөгөөхөө чинь шалгаад ингээд эмч нартай янз бүрээр уулзаад ирсэн чинь дахиад нэг үзэгдэл гараад ирж байгаа. Тэр нь юу байна хөхтэй зэрэг ерөөсө 3 сарын дотор зулбдаг ийм гадуур чөлөөтэй болдод юм байна. Тэр эмийг уугаад зулбчдаг. Зулбаад эмнэлэг дээр ханддаг. Эмнэлгийн үйлчлэг аваад явдаг болохоос бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл хүүхдээ зулбсан гэж хэдэн настай гэж асуухгүй хүүхдээ зулбсан тэр бол эмнэлгийн ямар ч бүртгэлт байхгүй. Нөгөө үр хөндөлт чинь ихэвчлэн улсын эмнэлэг дээр
тооцоон гарч ирж байгаа. Хувийн эмнэлэг дээр аборт хийдгсэн чинь ерөөсөө орж ирэхгүй. Ингээд эрэхтэй зэрэг цөөхөн хүн амтай Монголд чинь байдал ямар болж байна гэдэг чинь ингээд харагдаж байгаа байхгүй юу? Иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажилладаг гэж бид өөрчн түрүүн хэлсэн тийм ээ. Иргэний нийгмийн байгууллагатай бид уулзалт хийсэн. Яг энэ хүүхдийн чиглэлээр ажилладаг, хүүхдийн эрхийн чиглэлээр. Амар одоо баримтууд ярьж байна лээ. Ер нь бол одоо өсвөр насны охтыг бол дарамталдаг, ангийнхан дарамталдаг. Чи одоо хүртэл ингээд явж идэг ичихгүй байна уу? Наа чи юм байх ёсгүй энэ төр гэж. Одоо энэ бол би ганц газараас авч байгаа мэдээлэл биш шүү дээ. Ингээд ирэхтэр чинь үндэсний аюулгүйдийн төвшөнд хүрсэн байх шүү гэж миний хэлээд байгаа чи энэ. Би танаас энийг асуух хэлээ. Охид хүчирхийлэлд өртөж байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ гэдэг бол дэмий нэг сүржин үг биш юм. Энэ биш байхгүй юу? Тэгээ хүмүүс намайг л одоо юу гэдэг одоо л нэг энийг 5 настай хүүхдийнхаас болоод уг нь 5 настай биш 6 настай хүүхд байл л дээ. Энэ болоод ингээл одоо сөржигнэл ингээд байна гэл одоо энэ коммент янз бүрийн асуудал хэлэх юм биш үү? Үгүй энэ чи би яг энийг чинь судалсан цагаас нь эхлээл хөөцөлдөөл явж байгаа юм. Одоо л та нарыг нийгэм сонсож байна тийм үү? Тий. Би түрүү хэллээ шүү дээ. Яг үеийн таарчлаа гэж. Банк оргоор уг нь илтгэл чинь хаврын чуулганаар хэлцэх хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгээ чадлаггүй ингээд эдийг үрчихсэн. Тэгээ мөн зарлагдсан дараагаар тийм асуудал гэж. Энэ угаасаа бурхан гэж байдаг бол цаанаас нь нийгэм зохицуулж өгч штеп. Бүр энийг нэг олон түмний анхааралд хүргэе гэж. Тэрнээс гадна би бас нэг яг энэтэй холбоотой нэг асуудал ярив. За. Одоо манай бас зарим малчид бол ажлын байр бий болгож байна. Туслах малчин энэ янз бүрийн. Тэрний нэлээд хэсэгт нь бол одоо боолын хөдөлмөр хэрэгсэн. Бүр одоо дээр үеийн феодлын үеийн баян хүний малдаг шиг. Тэр дотор хүүхэд өртөж байна. Би одоо энийг бүх засаг дарга нар руу бичиж энэ мэдээллийг авах гэж байна. Явсан газруудаараа гойж байгаа. За та нар энийг судлаад үзээд хараг. Тэр юу гэхтэй зэрэг нөгөө гэрт нь ингээд зарагддаг айлын хүүхэд сургууль явахгүй завсардаа тэрийн ч сумж мэдэхгүй үлдэж байна. Ганц нэг жишээнүүд гарсан манай дээр. Манай хомдлэрээ шалгаа, тогтоогоод ингэсэн юмнууд байна. Жишээлбэл нэг аймгийн нэг суманд 17 той хүүхэд 17 одоо энэ айлд багаас зарагдсан 17 той хүүхэд одоо ингээд ерөөсөө эрэгтэй сүв болгон одоо сүвтэй болгон ашиглаад байна гэдэг мэдээлэл мэднэ гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь очиж шалгасан чинь яасан бөхтэй зэрэг өөр нэг аймагт байжгаад ээжтэй одоо аав ээжтэйгээ аав нас орохтой зэрэг ээж тэр охиныг дагуулаад жоох охин дагуулаад эгчийн дээрж байгаа. Өөр аймгийн өөр суманд. Гэтэл нөгөө хүүхэд чинь ерөөсөө эмэгтэй хүүхэд нийгэм шинж байдаг юм байна. Нөгөө айл зарагдаал үнэгийн сагаал, малын сагаал тэгээд баруун хойнд нунтаал ингээд сургууль цугаад. Эрэгтэй хүүхдүүд бас баг хэмжээний нийгэмшдэг юм байна. Адуунд явдаг юм байна. Доор айлуудаар ордог юм байна. Бүдээ цэрэгт явдаг юм байна. Нөгөө хүүхд ингэсээр байгаад нийгэмшиг хүүхд чинь нийгэмшиж байгаа хүүхдэр 17 8 хүрээд нөгөө биологийн шаардах ч юм ямар ч байдгийн хонь маланд яваад эхэлт юм байна. Тэгэнгүүт нь янз бүрийн тиймд оржлоо. Ингээ очиж шалгаад тогтоогод гэхдээ нөгөө айл баавад яваад юу. Наад чинь одоо мөр бүтэн гиз цатгалан бас одоо ингээд байж байгаа. Тэгвэл аваад явах газар авахгүй тэрийг орхиол ирэхээс арга байхгүй шүү дээ. Орхиж ирсэн. Хэдэн жилийн өмнө шүү дээ. Туслах малчныхаа хүүхдийг 9 сарын 1-нд хичээлд явах гэлээгээд алаад нууцсан хэрэг илэрч ирсэн. Гачуурт тусганд илэрч ирсэн. Энэ байдаг л байсан. Би бас нэг юм асуу гэж бодлоо. Хоёулаа нэгэн тийм амар сэдвэр орцсон. Би одоо нэг 7-8 жилийн өмнө нэг нийтлэл иччихсэн юм а. Тэгэхэд хүүхдийн төлөө үндэсний газрын дарганд Цэвэн гэж хүн байсан. Тэр хүнээс би мэдээлэл авч ирсэн. Өвөр хангаа аймагт алтны нинжа нар хүүхэд уйлуулахаар алт их олддог гэд хотод байсан үнчин хүүхдүүдийг үрчилж авах нэрээр авч яваад алтны нөхөн дээр зодож уйлуулдаг. Өвөр хангаа аймаг уян сумд гарч ирсэн. Тэр талаа сонссон. Үгүй энэ бол зүйнтэй иймэрхүү юмнуудыг одоо ингээл яриад байвал одоо сэдвэр нь ярихад бэлэн байна. Материал байна манайд. Би одоо өөр чинь нэг юм үзүүлье. Би нэг илтгэлийг харуулдаг энэ манай 16 дугаар илтгэл мэдээ. За нөгөө 16 дугаар илтгэл. 16 дугаар нэлээд хэдэн сэдвэр ингээд яасан. Тэгээ бид нар чинь зүгээр ингээд нийлээсэн юм ядгүй шүү дээ. Ингээд нийлээсэн юм өчигдөр яахгүй энэ хараа. Ингээд энэ тохиолдол гэдэг ингээд ингээ байж байгаа тохиолдол гэдэг ингээд. Энэ одоо яг нэгсний нэг хэрэг тодорхой жишээнүүд ингэж бичиж байгаа юм. Улсын хурлын гишүүдийг анхаарах гэж. Тэгээ наадах чинь баримт тулгаж ийм жишээнүүд татж байгаа байхгүй юу? Иймэрхүү жишээ бол зөндөө байдгийм аа. Одоо нэг юм гараад байна шүү дээ. Одоо сая нэг өдрийн сонины сурвалж ширээд надаас асуусан тэгээ ярилцлага өгсөн гарчгаа тэгээ өгсөн байлээ л дээ. Жирэмсэн гараад хүүхдээ орчих яасна мэддэггүй харагд. Энэ үзэгдэл одоо зүгээр ярианы төвшин биш шүү дээ. Одоо чи надаас тааны мэдхгүйгээл ганцны тохиолдол ярьж байгаа биз.
эн чинь хидэд мэддэг хүүхдээ зэрэг нэлээд тийм нийгмийн үзэгдэл болсон үед мэддэг болохоос ганц нэг тохиолдолд мэддэггүй байхгүй. Жирэмсэн болоод хэл гарчаад буцаад ирэхдээ ганцаараа зүг зүгээр ороод ирдэг. Зүг зүгээр ороод ирдэг. Энийний цаана юу вэ нөө? Хүний 8. Хүний 8, эрхтний 8-ны асуудал гарч иж байгаа. Өнөөдөр хүний 8-тай тэмцэх тухай хууль батлагдаад бага насны хүүхдийг эцгийн зөвшөөрлгүйгээр гаргадаг байсан. Эцгийн зөвшөөрлөлтөд гаргадаг ч гэсэн би одоо хэлийн зэргийн өдөр Хилэг магадлах ерөнхий газрын дарга генерал сэргэлэнтэй бас ярьжсэн сэргэлэн ярьж илээ. Одоо таныг хэлснээс хойш бид нар бас одоо гарцсан хүүхдээ буцааж одоо эцэг хийснэ гэж байгаа. Одоохон байдлаар 400 гаруй хүүхд байна гэнэ л дээ. Дандаа сургууль сурч байгаа хүүхдүүд байгаа байхгүй юу? Хаа. Гадаадад. Өөрчлөгдөж гарсан. Өөрчлөгдсөн биш. Эцэг эхчүүд нь авчиад ах дүүстэй орхиод сургуульд одоо тэр чинь тодорхой одоо шүү дээ. Шалтгаантай бүгдийг бүрдгээд ингэж байж байгаа. За гэтэл сэргэлэнгийн нараа хэлж байгаа хөөх. Би өндөр дарга. Бас хүний эрхийн зөрчил болон та мэдчихэж байгаа шүү дээ. Хуулинд оруулахгүй болохгүй гэж байгаа. Та жирэмсэн үгүй юу гэж байцаалтайгаа даа ш. Жирэмсэн гэдэг нь бүрдгээд үлдсэн байхад та тэр хүүхдээ яах вэ? Бидний тийм ирэх байхгүй шүү дээ. Тэгэл дуус. Бид нар харин одоо нөгөө хүүхдийн гараад ганцаар орж та нөгөө хүүхдийн яасан байгаа. Манай тийм сургууль, тийм улсын тийм хотын тийм сургууль миний хүүхд тэр их гатараа тэр ихчээр сурч байгаа. Тэрийг тодруулаад яриа тийм байна гэд ингэж яана гэж. Гэтэл одоо хүүхдийн 8 зогссон. Хүүхдийн 8 зогссон. Тэгтээ сэжиглэж байгаа юм би. Нодны баахан одоо өвөр Монгол руу хурдмар наач хүүхэд баахна гаргасан шүү дээ. Энэ жил харин одоо энийг нэлээд зэгцлээд нэлээд хөцөлтөд гайгуулж байгаа шиг байна. Харин одоо цалин хөсөхтэй юм гээд хүүхдээ гэр бүлээрээ явж малладаг юм байна. Манай одоо Дорнод Сүхбаатар аймагт байгаа мэрэгчлэтнүүдийн талаар өнөөдөр надад мэдээлэл өгсөн л дээ. Энэ дээр бас нэг жаахан гянал таммаар гэж. Зарагчгүй өндөр цалин өгдөг болтой юм дээр. Тэгээ иймэрхүү нөхцөл чинь хуулинд оруулахаас арга байхгүй. Одоо бид нар бол бас олон хуулийн дөрж даруулагдсан санал тавьчихсан шүү дээ. Энэ баасан хүү гишүүн нэг зочир мэдээлэл хийчихдээ юм аа бас. Хоёул тэрийг үзье. За найруулагч өгч. 14 наснд хүрсэн хүнийг хүчинтэх юм бол 2 жилийн ялтай хүртэл. Дээрээс нь хэрвээ иймэрхүү шуугаан гараагүй бол насан туршаагүй үнэтэй хүчин бэлгийн харьцаанд орох юм бол торгуулийн ялтай болно шүү дээ. 12-ын 5 дээр насан туршаагүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол торгуулийн ял авнаа гэдэг. Манайх шиг ийм оронд ийм шившгийн хууль байдаг юм уу? Эрүүгийн хууль чи ийм болчихсон юм. Энэ эрүүгийн хуулийн дээр дордуулсан заалтыг би одоо энэ хизээ саяны одоо хэмжээний шинжилэл нэг юм уншаад өгье. За басгүй гүшүүний тэр бол нэгэн хууль ярьж байгаа тохиолдолд би тэн дээр ядах юм. Би бүр басгүй гүшүүний яриаггүй нэг юм уншиж өгье. За. Одоо ч 6 настай хүүхч хойд эцэг гэдэг байгаа биз? Тий. Хойд эцэг бол гэр бүлийн хамаарал мөн үү? Мөн. Тэр зэрэг одоо яахаараа ингэж өчтгийг би бүр хайхаад байгаа. Энэ ингэж байгаа шүү дээ. Энэ удаа 12-ын 3. Эрүүгийн хууль энэ. Эрүүгийн хууль. Энэ гэмт хэргийн улмаас ураг золовсон. За энэ хамаагүй. Эсвэл 16 наснд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон. Гэр бүлийн хамаарал өгөхий 16 хүртэл нас 16 наснд хүрээгүй хүнийг хүчинтсэн бол 5-аас 12 жил гэж байгаа юм. Одоо гэр бүлийн хамаарал. Одоо энэ би миний энэ хэлээд байгаа ш дандаа гэр бүлийн ихэнх гэр бүлийн хамааралтай байгаа шүү дээ. Хойд эцэг, төрсөн эцэг хамтран амьдарч ах нь одоо төрөлсөд нь гэр бүлийн хамааралтай. Тэгтээ зэрэг энэ хөнгөрүүлсэн заалт байгаа юм. Доотлын заалт нь хүндрүүлсэн заалт. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12 жилээс 20 жил эсвэл бүх насаар нь хоригно гэж байгаа. Тэгэхээр энэний хамгийн дээд хэмжээний доод хэмжээ байгаа биз? Уг нь бол энэ чинь адилхан байх ёстой шүү дээ. Бага насны хүүхдийг хүчрхийлсэн бол гэр бүлийн хамааралтай хүн бага ял авдаг. Гэр бүлийн хамааралгүй хүн их ял авдаг. Тийм одоо би одоо хууч хүн үгүй арай яхаар ингэ. Хуульчууд байгаа юм уу? Сая баасан хүү гишүүний ярьж байгаагаар өөр эсвэл тэр нөгөө санкц баг гэдэг дээр нь ярьж байна. Би бүр та хөнгөрүүлсэн санкцны би бүр хөндрүүлээд энэ саяны хөнгөрүүлсэн хэлээд шүү дээ. Би хөнгөрүүлсэн юм. Хөнгөрүүлсэн яриад байна. Гэр бүлийн хамааралтай гэж хөнгөрүүлж шүү дээ. Зөв. Гэр бүлийн хамааралгүй бол хүндэр шийдэл 12-оос 20 жил тэгээд бүх насаар нь. Гэр бүлийн хамааралтай бол 5-аас 12 жил шийдэл. Арай хөнгөн шийдэл. Үгүй юм бичнэ гэж ямар байд юм бэ? Сая тэгээд энэ 6 наснаас доош хүүхд хүчиндүүл юу яана гэж шүү дээ. Тургуул ялт юм ш. Нэг удаагийнх. Тэр тийм байхгүй. Байхгүй юу? Энэ худлаа юу? Тэр худлаа.
Энэ одоо тэгээ саяны нөгөө өнгөрсөн парламентэд баталсан хууль тийм үү? Тий. Нөгөө Төвөмжин гишүүн эдрээ авч явсан хууль. Тий. Тэгээд бас энэ улсын хурлч гэснээс дээр нь энэ улсын хурл ассан байсан баха. Тэр нөгөө нэг бэлгийн дарамт гэдэг үгийг ассан байхгүй юу? Энэ бол байдаг асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ хүчингийн хэргийн чинь анхдаг чинь дандаа бэлгийн дарамт байна. Бэлгийн дарамт гэж юу хэлэх үү гэдгийг олон улсын гэрээ конвенцэд бүр тодорхой заагдсан байдаг. Тэрний хүндрүүлсэн хэлбэрүүдээр ерөөсөө эдгээр чинь шууд ингэждэггүй шүү дээ. Дандаа одоо яг тэр хуулийн заасан бэлгийн дарамтыг үзүүлж явж байгаа л тэгэл нэг өдөр хүчрхийлэл ордог байхгүй. Уг нь тэр хуулийн заалт байвал ба шүү дээ. Одоо энэ байхгүй дээ тэр хуулийн заалт байгаа болвол нэгдүгээр тийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлнэ. Яг тэр бэлгийн дарамт учруулж байгаа үед нь гомдол гаргаад үүсгээд нөгөө хүндээ ч хэрэг торхоос өмнө багш ихтгэлтэй нөгөө охин нас дээр өгөө охин ч гэсэн одоо ийм хүнд хохирол амсахгүй шүү дээ. Энэ одоо хуулийг ингэж өөрчлөн гэж байх удаа байгаль ч нэг юм төгөл. Тэгээ энийг одоо ингэж их хурлын гишүүд хардгүйгээр л баталцдаг юм байна л да. Уншдаггүй юм байна. Гэхдээ ер нь бол Баасанхүү гишүүнтэй чинь тэр бангаар нурал дээр бас нэг муудалцаад авсан. Муудалцах ямар юм байх вэ? Би нэг жаахан дургүйцлээ илэрхийл Баасанхүү гишүүн та нар энэ ягаад энэ дээр санал өгдөггүй гэхгүй юу? Тэгтэр энэ зэрэг юу ярьж байгаа надад чинь бид нар 100 гаруй санал өгсөн. Энэ ажлын хэсгэнд орж ажилласан. Нилээд нь авсан боловч зарим нь аваагүй. Баасанхүү гишүүн. Би хууль баталдаггүй, та хууль баталдаг үстэй. Та улсын хурлд надад асуудал тавьяач гэдэг нэг бидний хооронд нэг тийм болох нь болсон л доо. Энэ бол арай л аймар болгочих үнэхээр тийм. Одоо миний хамгийн санаа зовж байгаа юм юу хөхтэй зэрэг чи би дахиад уншия. Гэрүүлийн хамаарал үхий 16 наснд хүрээгүй хүний хүчинцэн бол 5-аас 15 жил. Хойд эцэг хүчинцэн бол 5-аас 15 12 жил. Хөнгөрүүлэх нөхцөл болдог. Хөнгөрүүлэх нөхцөл. Огт нь хамааралгүй байсан бол бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирон насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-аас 20 жил эсвэл бүх насаар. Одоо амьд явахад их юм утсан хуульчхан бас ийм хуулийн заалт үзчихэл байна. Тэгэхдээ одоо ажлын хэсэг байгуулагдсан энэ хуулиудад одоо бас өөрчлөлт оруулах байх юм гарах. Төвөмжин гишүүн минь таны хийсэн лайст Монголын төр дуусахгүй юм да. Ингээл яваад авах болтой. За ингээд бас нэг амар юм гарлаа. 13 настай охиныг архиар согтоож аваад хүчирхийлээд алчлаа. За энэ дээр шүүхийн байгууллага одоо нөгөө шүүх шинжилгээний байгууллага буруу дүгнэлт гаргажээ. За энэ талаар бол одоо хуульч булгамаа тэргүүтээ төрийн бус байгууллагын за сайн санаатай хүмүүс бол энэний эсрэг жагсаал цуглаан хийжээ. За нариулагчаа тэр бүтэнсээ өдрүүлсэн жагсаалыг эфирт өгөөч. Ажилдаа хариуцахгүй буюу удаашралтай явж байгааг нь тод жишээ өнөөдрийн энэ 13 настай им гэдэг охины жишээ юм а. 2 саруу гаруй хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хэтэрхий удаан тодорхой шийдэлт хүрээгүй ийм зүйлсүүд ажиглагдаж байгаа юм а. Түүнээс гадна хэргийн газрын үзлэг маш учир дутагдaltaй явагдсан. Ялангуяа хэргийн газрын уул мөрийг арилгах үүднээс өглөө 9 цаг 40 минутаас 12 цаг хүртэл хэрэгтэнгүүд маш их хэмжээний сертификатуудыг доороос ресепшн дээрээс авч хэргийн газрын одоо өрөөлөө орсон бичлэгүүд хүртэл нотлох харамтуудаар байгаа. Уруулын сэцэхөө цус нүчтэй нутгацсан тийм зураг үзүүлсэн. Тэгээд одоо бол энэ шүүхийн бэлгийн дүгнэлт болохоор гадны нөлөөгөө одоо ингэж нас урсан гэсэн дүгнэлт гарсан байхгүй. Тэрэн дээр одоо төрөөс эцэг ихэн танихгүй байгаад одоо тийм нөлөөгөө байна гэдэг юм бол байж болохгүй асуудал байхгүй. Энэ тал дээр танад хандсан уу? Манай тандаг байгаа. Гэхдээ бид нар ийм ихүү энэ одны басан юмдаар бол байнга ажихад одоо зүгээр гадуур явж яах нэг тийм байхгүй шүү дээ. 461 хүмүүс нь хоригч байгаа зүгээр тэр мэдээллийг бол би өөзөн байнга орон дээр өгсөн. Гомдол өгөөгүй ч гэсэн бид нар бас асуудлыг хөөцөлддөг юм а. Жишээлбэл манай сэтгүүлчд нэг жоохон сенсац болгоод таг болчихсон. Нэг 4 сартай хүүхдүүд чинь тэгсэн. Тэгэл өнгөрлөө шүү дээ. Зүгээр ингээл тэгтээ зүгээр ингээл өнгөрчдөр хүмүүс үнэн ч байсан юм болов уу, удлаач байсан юм болов сэтгүүлчд зүгээр ингээд сенсац хөөцөлдлөө гэж удаад өнгөрсөн байх гэж боддог.
Яг хаац болоход тэр хэрэг одоо шүүх шатанд өөрөөр мөрдөө байцаалтай үйл ажиллагаа дуусаад шүүхийн шатанд явж байгаа гэдэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас авсан. Би чинь тэрийг хэрэг өртөмөрдөн байцаа шүүхийн үйл ажиллагаанд оролцох хэрэггүй шүү дээ. Юу болж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Тэгэхдээ тэр ер нь явж гэнэ үгүй юу гэдгийг харин бид нар хөсөлдөг. Хэрэгсгүй болгоцсон байх вэ? Би нэг жишээ хэлье. Би сая Булган аймагт ажиллалаа. За. Аймгийн нэр хэлж байгаа юм. 13 настай охин годамжинд нэг л жирийн биш байгаад байхгүй юу? Ингээл гуйгаал янз бүрийн болгоод. Тэгэнгүүт цагдаагийн байгууллагаас ингээд үзээд эрүүл мэндийн үзлэг хийгээд идсэн чинь бэлгийн замын алдар төвч илэрсэн. Тэгэнгүүт нөгөө хүүхдийн одоо чинь яриулж байгаад ингээд хэдэн хүн дээр ирүү үсгсэн. Овоо ирүү үсгээ шалгаж явснаа хаачихсан. Тэгээд тэр хүүхдийн асамжийн газар явуулсан байли. Тэгээд би тэр хэлсэн та нар би прокурорт нь цагдаад нь хоёуланд байлгаа. За ингэж болохгүй нөхөд минь. Яагаад энийг хааж байгаа юм? Энэ мэдээллийг би иргэдээс авлаа. Иргэд юу гэж хэлж байгаа нөхдөд зэрэг энэ бол прокурорууд одоо арын хаалгаар ингэчлээ. Та нар энэ прокурор нэр хүндээч бод энэ хүүхдийн нэр хүнд гэж бод. Тэр хүмүүсийг олж тогтоо. Тэр чинь бэлгийн замын халдварт өвчин авах хүртлээ. Магадгүй өөрийнхөө биеийг одоо бас цохимжээр тач бас нэг үнэлээд яваадаас юм шиг үнэлээ. Тийм болдог хүртлэг хэмжээнд хүргэж байгаа тэр цаана удар буруутай хүмүүсийг гаргаж ирээ ч дээ. Одоо би энэ үндэсний хэлбэрийн зөвлөлдсөн бичгийн дотор байж байгаа шүү дээ. 12 настай охин хойд эцгийнхээ хүүхдийг төрүүлж байгаа шүү дээ. Үнэхээр би тэр шин нойр хүрээгүй. Бүр ботхоос зарим дээр чинь гэдэгтэй зэрэг бүр эмоц аварч чадахгүй юм биш үү? Би чинь одоо Монгол хүн шүү дээ. Би эцэг хүн. Би төрийн албаа агч хүн. Хэм бол. За би энэ бүгдийг хэлгэсний хамгийн гол зорилго мөнгө хязгалаа. Яагаад хэвлэл мэдээлэлээр энийг хэлээд байна вэ? Яагаад ингэж байна вэ? Зэрэг бүгд тэр эзэн болъё л дээ. Мөнгө хязгалаа чи хажуудлынхаа айлыг хар. Бүх хүн болгоно харъя. Намайг жоохон байхад би хөдөө өссөн. Жоохон байхад буруу юм хийхэд миний ааваас гадна ахмад хүмүүс надад зэмлэл хүлээлгдэг байсан шүү дээ. Миний хүүхд мөн үү биш үү гэдгээс үл хамгаална надад чи буруу юм хийж байгаа гэдгийг хэлдэг байсан шүү дээ. Зүгээр одоо орчин үед болохгүй тухайн үедээ бол би буруу юм хийгээд өөр хүнээр зодуулж байсан шүү дээ. Тэгтээ зодуулахдаа миний шарх сорын үсэхгүй зодох дөрөл үзүүлдэгээс ахмад одоо яхаас. Тийм учраас монголчууд миний энэ Монгол үндэсний оршин тогтнохын үндсийн үндэс чинь эхчүүд шүү. Энэ цэврүү шиг хөөрхөн охид чинь шүү дээ. Хамгаалъя л дээ. Мэдээлэл л дээ. Тэр зэрлэг арааднаас салгая л дээ. За би бас нэг юм ярьсангүй. Тэр бас ядгүй. За ингээд шалгаад эхэлж байгаамаа. За шалгаад ингээд эхлэхдээ зэрэг ихэнх тохиолдолд их болол бас амьдралын ер нь одоо энэ болж байгаа үйл явц бол ерөөсөө ядуурлаас үүдэлтэй байгаа шүү дээ. Ерөөсөө ядуурлаас. За тэгэл ингэхдээ зэрэг чинь нөгөө даран буулагч нөгөө хойд эцэг энэ төр чинь бол бас нэг орлоготой тэр айлыг аваа явах ямар ч нэг чадамжтай байгаад байгаа юм. За ингээд их хэрэг үүсэж байгаа юм. За тодорхой нэг хэрэг нэг аймаг дээр хэрэг үүсэж байгаа. Цагдаа дараа ирээд цагдаа шалгаад эрүү үсгээд ингээд нөгөө нөхрийг бариад авчиж байгаа юм. Цагдаа харчиж байгаа. Нөгөө хүүхэд харж байгаа юм гэртээ. Цагдаа мөрдөө мэдүүлэг аваад шинэлгээ хэлгээд гэртээ харж байгаа. Ээж нь уралж. Одоо яаж амьдрах юм чи хэвд хоёр. Юу сүртэй энэ чи одоо. Чи одоо гомдлгүй гэж хэлгэж дарамтласаар байгаад гомдлгүй гэж. Цагдаа дараа ярьж байгаа юм. Тэгээ гомдлгүй гэж. Тэгэхээр нөгөө цагдаа хэлж байгаа юм. Мөрдөө байцаач. Гэхдээ миний дэ чамд эрүү үсэн шүү дээ. Чи хүн гүтгсэн хүнийг маш хүнд гэмт хэрэгт. Гүтгчсэн хэрэг үсэн шүү дээ чамдаар. Уйлаад. Одоо яа би үнэхээр тэгсэн юм гэдэг. Тэгээд тэр одоо мөрдөн байцаагч надтай уулзаад хэлж байгаа. Би тэр орнуудад ажиллаж байгаа. Гэхдээ юм дарж байна. Тэр хүүхдийг хүчнэцний мэдчихэд тэгээгүй одоо ингээ эрүү үсгүүл гэж яхад би эрүү үсг одоо ингээ хүний хүнд хэмтгэрт гүтгсэн гэж эрүү үсгээд бичээ сууж чадахгүй да та. Тийм учраас энэ хохирсон хүүхдийг нин яаралтай гэрт нь очлгүй хамгаалтанд авах хэрэгтэй. Гэр хохирчийг хамгаалах одоо гэр бүлийн хүчирхийллийн хохирчийг хамгаалах асуудал одоо хүртэл нэг мөр олоогүй л байна. Хууль 7 сарын 1-ээс хөржиж байгаа зүгээр бага хугацаа өнгөрч байна. Одоо тэр байруудыг бий болгох хэрэгтэй байна. Хамгаалтанд авах хэрэгтэй байна. Буцаач тэр ээжийн дарамтанд хүргэмээргүй байна. За одоо ийм гарч байгаа шүү дээ бас. Ер нь энэ зүгээр нэг хүчирхийлээд биш. Тэрнээс хойш амьдрал нь ямар их дарамттай болж байгаа гэж бодож байна. За ингэж жирэмсэн болчихж байгаа гэж байгаа юм. Би одоо нилээ гэдэн хээс хэлж чадна. Нэмдэг дээр очиод
аргагүй ихэд ээжтэй хэлж байгаа. Аав ирэнд бол тэгээ нөгөө эмчглээ за одоо энэ хүүхд жапри аборт хийх юм уу яах юм? Өрөнд хэмтэх юм байх дээр нөгөө аав ээж эрдэн зодтолдоо. Чи хүүхд тарсангүй би хүүхд тарсангүй нөгөө охины чинь ээж нь загнаа чи станыг нэртэр гэж байдгүй чи гэх ингээд бүр тэрнээс юм болж байгаа тохиолдсон дээр харах юм. Зүгээр нэг хүчрхийлээ зүгээр нэг жирэмслээд байхгүй шүү дээ. Буун дарамт, буу айдас. Буун айдас дахиад нийгэмд тэр хүн ажиллаж амьдрах нөхцөл гэдэг бол үнэхээр хүнд болж байгаамаа. Тийм учраас энэ асуудал бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярихаас өөр аргагүй болчиход байгаа. Асуудал нэг тохиолдол бол яг нэг 100 тохиолдол байсан бол яг 1000-аар тооцож шít. Халдвар төвчин ямар их вэ гэж бодож байна. Бэлгийн замын халдвар төвчин. За халдвар төвчин бол замаа алдсан гэсэн. Би нодлон халдвар судлалын юутэй эмнэлгийн даргатай ярьжсэн. Тэгэхээр тэр асуудал бол маш амар. Өстой үндэсний аюулгүй байдлын хэмжээнд бас ирсэн гэсэн. За ингээ хүүхдийн хүчирхийлэл, охидын хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл замаа алдчихэ. За энийг ингээд айл талаас нь шийдэж сэдв болгож авч явах хэрэгтэй байна тийм үү? Манайхан нэг шүүгээл орхидог. Шүүгээл орхимооргүй байна. За харин энэ дээр бол улсын их хурлын гишүүд бүгд үгхэлсэн тэр одоо Детрооны хуралдаар эмэгтэй гишүүд байсан. Бүгдээрээс одоо ажлын хэсэг байгуулгаж одоо яах вэ гэдгийг ярих хэрэгтэй байна. Хуулинд орчилт оруулах хэрэгтэй байна. Би одоо гайхаад байгаа шүү дээ. 12 наснаас төрөөд эхэллээ. Ер нь одоо энэ 15 16 та одоо ингээ бэлгийн харилцаа 12-т төржөнөгдөж 11-т бэлгийн харилцаанд орж байгаа биз. Намайг оюутан байхад би Москвагийн сургуульд оюутан байхад ингээд эн чинь янз бүрийн орны юм яа шүү дээ. За Арабын ертөнцтэй ярих юм бол шашинтай холбоотой асуудал. Латин Америкт 14 настай гэрэлтийг 12 настай гэрэлтийг зөвшөөрдөг юм аа. Байсан тэр үед 80-ад онд шүү дээ. Одоо ч юм явуулсан байдаг. Тэр бол бас нэг онцлог байж. Тийм учраас үндэсний аюулгүй зүйл дээр яаж одоо нэг шийдэл гаргах хэрэгтэй. Энийн цаа бас нэг юм гараад ирж байгаа. Ингээд одоо эн чинь бас нөгөө хүн амын өсөлт одоо эмчнэр ярьж байгаагаар бол манай одоо хүүхдүүдийн чинь оюун санааны өсөлтөд дагаад биологийн өсөлт их урдсаж байна гэж байна. Урдхаас хамаагүй урдсаж байна. Тэгээд хэрэгтэй зэрэг яах юм бэ гэдэг асуудал гарч байна шүү дээ. Одоо ингээд цаана хүн шоронд ороод байгаа. Би түрүүн хэлсэн шүү дээ. Тэр 1613 хүний чинь цаана эцэг байгаа. Хүчрхийлээгүй ч гэсэн одоо найз байж байгаа. Одоо чинь манай дээр нэг гомдол ирсэн л дээ. 19-тэй хүүхэд шийтгүүл 20 жилээр шийтгүүл явуулсан. Тэгээ нөгөө охин төрсөн охин юу гэж хэлдэг хүүхдээ зэрэг би одоо тэр найзтай өөрөөгөө насанд хүрсэн л гэж танилцуулж байсан. Намайг насанд хүрсэн хүрээгүй манай найз видеогүй тийм учраас одоо би эн чинь зүгээр л би сайн дэр үндсэн дээр л одоо битэр чин гэрүүл болоод ингээд би хүүхдээ гаргасан шүү дээ. Би яг хэдэд нэмэр байхгүй нөгөө л хуулиараа яваад гэж байгаа. Тэгэхээр эний чинь цаанах нь энэ нийгмийн үзэгдэл чинь олон талаас нь ярьж байд зөв шийдэхгүй бол хэцүү болоод байгаамаа. Ямар ч нөгөө шинжлэх ухааны баримжаагүй шийдэд байна тийм үү? Ямар ч амьдралын суурь судалгаагүйгээр хууль баталж. Одоо Монгол хүний судлах хэрэгтэй. Хэмээрээр баталж шүү дээ. За хуулийн ямар ч үсэн эхний завсарлага болох ёстой цаг хайлтын өнгөрсөн байна. Ингээд төр завсарлаад нэвтрүүлэг дахиад үргэлжлэе. За цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. За өнгөрсөн хавар нөгөө дохионы хэлээр ярьдаг 29 дугаар сургуулийн сургууль дээр бүгшилсэн асуудлыг Eagle телевиз гаргаж тавьсан 90 сурвалжлах нэвтрүүлгээр. За гэтэл бас хажууд нь байдаг харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 116 дугаар сургуульд хүчирхийлэл байна. Янз бүрийн хэлбэрээр байна гэсэн мэдээлэл авлаа. Энэ мэдээлэл танад очтгүй байдгүй. Бид 15 онд ээж бүрийн шалгалт хийсэн. 116. Тэр одоо харааны бэрхшээлтэй хэлний бэрхшээлтэй дээр нь одоо Улаанбаатар 6 сургууль байдаг хөгжлийн бэрхшээл. Иж бүрэн шалгалт хийгэн 6 сарын яваа. Тэгээд 3 яамд бид нар хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний шаардлага хүргүүлсэн байх. 3 гишүүн гурлан гараад цуцурч байгаа. Би оюун чимэг гишүүн, ташдарч гишүүн байсан бид гурлан гараад цуцураад тэгээд явуулсан. Тэр шаардлаганд дурдгдсан зөрчлүүдийн хавар илэрч байгаа байхгүй юу гэдэг. Жилийн дараа. Тий, 2 жилийн дараа. Тэр юмыг засцсан байсан бол наацх нь хотын мэдлэлд өгсөн байсан. Сүхбаатар дүүргийн мэдлэлтийн сургуулиуд өгсөн байсан. Уушин яамна. Одоо энэ хавар нэг буцааж яамныхаа мэдлэлд авлаа шүү дээ. Энд онцгойлон анхаарах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэндээс л бүх юм эхэлсэн.
За тэгээд дээр нь нэмээд тэнд ажиллаж байгаа багш нар гэдэг бол бас их сэтгэлээрээ байдаг юм бил. Би одоо энэ хавар ингээд гарахад нэг л юмыг анхааруулсан. Нaan чи ажиллаж байгаа жирийн багш нар бол сэтгэлээр ажиллаж байгаа хүмүүс байдгийн шүү гэж. Би ганцхан жишээ хэлье. Тэр сургуулиуд чинь юу байдгүй юм? Лифт байхгүй. Тэг ганц эсвэл нэг харааны бэрхшээлтэй эсвэл сонсголын бэрхшээлтэй хүүхэд байдгүй шүү дээ. Бүр хавсарсан бэрхшээлтэй. Хөдөлгөөн одоо тэрэгэн цэртэй. Тийм. Тэрэгэн цэртэй хүүхдийг хоёр багш өргөөд гурван давхад гараа явж байгаадаа таарлаж байгаа шүү дээ. Тэгээ үүргэн юм чинь тийм хэвээр. Үүргэн. Тэгтээ тэр чинь хичээл заахад өргөдөө шүү дээ. Тэр хүүхдийг өргөх тэд нар байхгүй үнэндээ гэлэхэд. Тэр бол байгаль асуудал шүү. Тий. Тэр сэтгэлээр зүгээр ганц нэг хүмүүс бол одоо тэр гомдлоо гаргадаг байж болно. Тэгтээ тэн дээр байгаа зөрчил бол худлаа биш. Бид нотлсон шалгалтаар нотлоод ингээд тэрийг засаач гэж юм байна. 116 дугаар сургууль дараа нь яг тэрдээ зэрэгцээ би дахиад шалгалт хийсэн тэн дээр. Энэ авар. Тэр юмны дараагаар боловсролын газартаа хамтрах гэсэн боловсролын газар мөн эрсгсээр байгаа ирээгүй. Тэр шүүхэн захирлын буцаагаад тавьсан байл шүү дээ. Тэр бол одоо тэгсэн. Одоо хараад 116 дугаар сургууль дээр шүү дээ. Хүүхдүүдээ аялал тоглолтоор 21 аймгаар авч яваад тоглуулад мөнгө олоод өрөвдүүлээд тэр мөнгөөрөө багш нарт зээлээд орчихно. Наадах чи бидний шалгалтаар илэрсэн зөрчин шүү дээ. Тийм үү? Би уг нь одоо энийг асуух байсан бол би яг тэр шаардлага авчирч үзүүлдэг гэж. Наа чи бидний үед гарсан ойлголт байхгүй юу? Яг наадах чи бас байсан юм. Тоглолт хийж орлогын одоо нэг сурагч байгаа энэ одоо ингээ хавдраар өгөх гэж байгаа ингээ хандив цуглуулсан байгаа. Нөгөөдг нь хөөрхий хараагүй юм чи мэдэхгүй. Ийм асуудлууд 110 тэр үчиг чи бүр гарсан байхгүй юу? Бүр одоо ингээд одоо юу хаадаг цалингийн зээлээ төлдөг тийм ээ. За цалингийн зээл гэж гараагүй ямар ч байсан тоглолт хийгээд орлогын хүүхдүүдтэй өгдөг байл гэж. Өрөвдүүлдэг юм байна л да. За 16 дугаар илтгэл танаа энэ их л дуйлантай бөгөөд энэний хэрвээ мөрөөр их хурл сайн ажиллаж чадах юм бол үндэсний эх барил зөв ажиллах юм бол сайн илтгэл болж байгаа юм шиг байна. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хүндсэн байна. Хөдөлмөр эрхлэлт дээр ямар асуудал вэ? Монголчуудын чинь за баг 90 гаруй хувь байх туу. Ажил хийж гэдэг юм бор тохирголтой нэг хэсэг нь тэтгэврийн нөхрөл амьдарч шүү дээ. Өөр ямар ч арга байхгүй, өөр их уср байхгүй. За яг энийг дайландуулж хөдөлмөрлөх хэрэг асуудал маш их зөрчигдөж байна. Үнэхээр ямар зөрчлүүд байна вэ гэдэг хөдөлмөрийгөө байгуулахгүй ажиллаж байгаад тэгээ явуулчихдаг. Туршилтын юм шиг гүүч юм шиг. Туршилтын хугацааг сунгаад байдаг. Тэгээд цалингийн өгдөг, тэгээ хөөгөө явуулчихдаг. Тэгээ дараагчийн бас тийм шугмаар авдаг. Ажлын байрны янз бүрийн дарамт их байна. Бэлгийн дарамт эсвэл одоо хогчин шивж чадахгүй бол зайл яраач гэдэг юм уу. Байнга одоо өндөгдөж, байнга одоо дарамт талж ингэж байдаг. Энтэй холбогдуулаад хэлэхэд ялангуяа ерөнхий боловсролын сургууль дээр бол одоо ийм зөрчил их байна. Одоо багш нарыг хоёр хуваачдаг, эцэгхийг хоёр хуваачдаг. Удирдлагын баг нэг талд, нөгөө талд нэг хэсэг багш нар. За тэгээд нөгөөд байдлын юугаад одоо манад гомдол гаргадаг ч юм уу. Тэгээд шалгаад ингэхдээ бүр нөгөөд хийж дарамталдаг ингээд. Тэгээ энэний гол шалтгаан юундаа байна вэ гэхээр зах зээлийн нөхцөл цогцсон хуйлгүй байгаа. Чи боддоо 99 он биш ээ. Тэгээ 99 оны 5 сард батлагдсан хөдөлмөрийн хуультай. Нөгөө кинонд дээр гарч яадаг ардын засагч гэж юу байлаа, авдаг өгдөг гэж юу байлаа гэдэг шиг зах зээлийн харилцаач гэж юу байлаа, хөдөлмөрд нь ямар байх юм бүү мэд ийм үед батлсан хууль өнөөдөр нийгмийн харилцаанд тохирохгүй байгаа байхгүй юу? Энэ асуудлыг улсын их хурлд бол 2000 манай хөдөлмөрийн тухай хуульчаар нэгсэн хууль гэж энэ компани эзэд ярьдэн штэ. Компани эзэдийн эрх ашигыг юусаа хамгаалаагүй зөвхөн ажилчдын эрх ашигыг хамгаалсан хуулиа. За яг ажил олгогч нарын эрх ашиг юусоо зөв хамгаалсан бас үнэн шүү. Наач үнэн баг. Ингээ шалгаад хэрэгтэй зэрэг бас манай ажиллагчдын буруу байгаа. Яг л тэр тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй бизнес гэдэг чинь цаанаа бас хүлээгдэж байгаа нүүд байгаа шүү дээ. Гэтэл цалин буухтаар их хаалгуулцдаг гэдэг бол манай нийтлэг байдаг. Шалгаа хийгээд байгаа юм шүү гэдэг нийтлэг байдаг. Тийм учраас энэ хоёрыг аль хэдийн зохицуулсан хууль байхгүй байгаа байхгүй юу? Яг үннийг хэлэхэд хөдөлмөр эрхэлж байгаа хүний эрхийг нарийн хамгаалсан байхгүй, бизнес эрхэлж байгаа ажил олгогчийн эрхийг хамгаалсан байхгүй. Тэгээ энэ хуулийн чинь биш та олон улсын хөдөлмөрийн байгууллагаас бүр зөвлөгөө өгөөд за миний мэдих одоо намайг энэ комист би одоо 7 дахь жилдээ ажиллаж ирсэн цагаас хойш бид оролцоод Кендимер гэж алдартай явуулж хүн байд энэ тэр одоо ингээл. Тэгээ одоо 2 3 дахь парламентынхаа нөр үзэж явна. Энэ хуулийг аралтаа гаргах хэрэгтэй нэгдүгээр.
Хоёрдугаарт улсын байгуурлага гэж байхад 1991 онд батлагдсан үйлдвэрчний эрхийн тухай хуультай. Үйлдвэрчин гэдэг чинь хөдөлмөрчин хүний эрхийг хамгаалдаг байгууллага шүү дээ. Ястаа бас түрүүчигтэй адилхан дөнгөж зах зээлийн харилцаанд шилжижсэн үеийн үйлдвэрчний хууль баталсан. Одоо хөтлөө байна шүү дээ. Бид одоо энэ чинь байнга одоо бичээд байгаа шүү дээ. Хөдөлмөрийн хуулийг өөрчлөөч. Энэ одоо юуны хуулийг өөрчлөөч гэж ингээл бичдэг байхгүй. За ойлголоо. Дээр нэмээд төрийн албан хаагчдын сонгол болохтой зэрэг буйнаар нь халдаг энэ юм бол одоо бүр Монголд архагшсан. Харин одоо улсын их хурл тэрийн албаны хуулийг шинжлэх асуудлыг ярьж явах шиг байна. Дөнгөж 16 оны 6 сараас хойш 22 мянган хүн алагдчихад байна. За энэ асуудлыг хоёулаа хойш нь тавья. Хүний эрхийн үндэсний конвенцийн даргатай уулзсаных та цаазаар авах ялыг Монгол улс халсныг юу гэж боддог вэ? Би бол 2002 онд хэрүүгэн хууль батлагдж байхад улсын их хурлын гишүүн байсан. Улсын их хурлын дэд дарга байсан. 6 зүйл дээр үлүүдээ одоо ч олон улсын шахалт ирээд 6 зүйл дээр цаазаар авах тэр цаазаар авах нь дандаа хүн амны хэрэг дээр үлдээж исэн. Тэр үед хоёр нь олон улсын байгууллагаас бол цаазаар авах чинь дэвзүүнсний байгууллагын шугамар шахаж байгаа шүү дээ. Тэгээд тэр үед бол би цаазаар авах болоогүй гэж үздэг байсан. За хүний эрхийн комиссд ирсэн цагаас эхлээд энэ асуудлыг бас олон талаас нь судалж үзсэн. 10 оноос эхлээд Монгол улс цаазаар авах ялыг гүйцэтгэхээс татгалзсан. Ерөнхийлөгч шийдвэр гаргаж шүүхээс цаазаар авах ял оноо бол ерөнхийлөгч уучлалдаг юм хуультай. 12 онд Монгол улс иргэний улан улс төр эрхийн пакт гэж байдгийг 66 онд нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан. Тэрний нэмэлт протокол гэж байдаг байгаа. Тэрийг 12 онд Монгол улс баталсан. Нэгэнт олон улсын гэрээг сойрхон батлал тодоодын хувь тогтоомжийн нэгэн адил хэрэгжүүлнэ гэсэн Монгол улсын үндсэн хуулийн заалттай. Монгол улс олон улсын хүлээсэн үргээ шударгаар биелүүлнэ гэсэн үндсэн хуулийн заалттай. За. Тийм учраас би зүгээр цаазаар халах тухай асуудал би нэг хүчтэй яригдаг юм байна гэж ойлгосон. Одоо нэг тийм яриа гарсан би бас байнга л зэтгүүлчдэг хэлдэг байсан. Энэ албан ёсоор тавигддаг учраас би байр суурь илэрхийлмээргүй байна гэж. Одоо ч гэсэн хэлээгүй. Эрэггүй хуулиас цаазаар авах ялыг аваа ийцсэн мэл. Тэр ч аваа ийцсэн. Би одоо эргээ цаазаар авахлыг буцаага тавья гэдэг асуудал яригч чанал гэдэг утгаараа. За тэгсэн. Тэрийг л яриад байгаа юм. Ер нь одоо бол олон улсын гэрээнээс гарна гэдэг ойлголт байхгүй. Энэ дэлхийд жишээ байдгүй шүү. Зүгээр одоо Филиппиний комисстай бид нар ярьж байсан Филиппинчний нэмэлт протоколд орсон юм билээ шүү дээ. Цаазаар авах ялыг халах тухай. За. Тэгээд тэрнээс гарна ихтэй зэрэг нь тэрний одоо олон улс зүгээс практик ухс зөвшөөрөөгүй. Тийм учраас шүүхийн тогтоолбол бодоод байна шүү дээ. Тэр одоо Филиппиний ерөнхийлөгч харт тамхитай тэмцэж. Тийм шүүхийн тогтоолбол цагдаа шууд л бодоод байгаа шүү дээ. Одоо харт тамхитай тэмцэж байна. Олон улсын ямар нэгэн тогтоол одоо тэр нөгөө конвенцэд нэгтчгээр буцаад гарч болдгоо юм уу? Ерөөс тийм практик бүү юм байлаа. Ганцхан цаазаар авах ял дээр эсвэл өөр маш олон тохиолдолд. Одоо 90 хүний эрхийн Монгол улс чинь 50 гэрээ хэлцээрт 50 гэрээ конвенцэд нэгдээ орсон байгаа шүү дээ. Тэгээ энэ зүгээр нэгдээд орох шүү дээ. Энэ чинь тодорхой хугацааны дараа засгийн газар илтгэлээ одоо тайлангаа тавьдаг байхгүй энэ конвенцийг хэрэгжүүлэх талаар юу хийж гэнэ үгдэг. Энэ бол одоо жишээл хамгийн сүүлд ихэд сая хүний хүүхдийн эрхийн хороонд 5 сард Монгол улсын засгийн газар хүүхдийн эрхийн тайлангаа оруулсан. Би нэг юмнаас бас нөгөө Монгол хүн болохтоор зэрэг санаа зовж л байсан. Ягаад гэвэл зэрэг хурдмаар өвлийн цагт хурдмаар онуулж байгаа хүүхдийн эрхийн асуудал ноцтой байна. Энэ талаар танаа дээр ер нь одоо улс төрийн болоод бас хориг ирж магадгүй шүү гэд хүн хүүхдийн сангийн төлөөлөгч надтай уулзаад тэгж ярьж ирсэн. Тэгээ энэ асуудал ер нь яадаг бол дагс харин тэр өнгөрсөн байна лээ. Тэн дээр би зүгээр нэг үг л хэлье. Илтгэл бичгээр их сайхан бичих юм аа. Гоё байх юм шиг бичих. Наад амьдрал дээр бас тийм бичлээ шүү дээ. Тэрийг одоо бид хардаа. Хөндлөнгийн илтгэл бичтэй бид нар бичээд явуулсан. Хараад тус хөндлөнгийн илтгэл хүний эрхийн үндэсний комисс энэ илтгэлүүд бичдэг. Бичсэн. Өөрсдөө орчод оролцож чаддгүй. Яг төсөв байхгүй. Гэхдээ чи боддоо Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс орондоо яруул ажиллагаа явуулдаг 700 гаруй сая төгрөгийн төсөвтэй. Чи үзээрийн төрийн төв байгууллагуудыг ийм 700 төгрөгийн төсөвтэй баян хүний нэг бараг өдрийн хоол бараг наадах чинь. Хүний эрхийн үндэсний комиссны ийм баг төсөвтэй юм. Харин тийм шүү дээ. Тэгээд энэ чинь зүгээр байл тэр биш. Одоо 12 оноос 15 онд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрт манайх чинь үнэлгээ хийлгэсэн хүний эрхийн үндэсний комисс. Тэгээд чадвархан үнэлгээ хийлгээ. Тэгээд тэндээс 500 мянган долларын төслийг хэрэгжүүлсэн байхгүй хөдөө ажиллаа, хөдөө явдаг ажиллаа, гомдол шалгадаг ажиллаа, сурталчилгааны ажиллаа тэргээр яасан.
Тэгээ тэрийг сайн хэрэгжүүлсэн учраас олон улсын байгууллагууд одоо энэ үйл ажиллагааны зардлыг өгч байна. Сүүлийн 2 жил ингэж явж байна бид 16 17. Та бол их хурлын гишүүдтэй яаж ажиллахаа мэднэ. Үнээс дутахгүй хэрэлдэж чадна. Ямар үлцгөөс эхэлж яриахаа мэднэ. Тэгчээд төсөө нэмэлхгүй. Харин одоо бол би бол одоо чадахгүй. 2 жил би Швейцарын хөгжлийн ангид нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, хүүхдийн сан. За бас зарим элчин сайдын яамдын югаар би нэг жилийн 80-аас 100 мянган долларын 2 жилд хийж хөдөө орнуудыг энэ сургалт сурталчилгааны ажиллагааг хийж шít. Одоо ингэж чадахгүй ерхөнөөс нь нэг төрөгч байх. Тийм учраас бид одоо төсөө байга 50-д орно. Сая улсын их хурлын гишүүд нэлээд анхааралтай манай төсөө дээр юм байдаг гэдэг. За сүүлчийн асуулт. Зориг агсны амь насаа алдсан хэргийг илрүүллээ. Шүүх шийдвэрээ гаргалаа. За танад гомдол ирсэн үү? Олон улсын ямар гэлээ байгууллагаас энэ бол хүний эрхийг зөрчсөн асуудал байна гэж дүгнэлт гарсан байна. За энийг бол миний нэлээд тань сэдв юм да. За илүүл талигаж дараа өтер чинь 5 жил нэг сургуульд суралцаж бид нар чи ямар ютан байлаа гэдэг. Тэгээ улс төрд яаж хамт явууллаа. Үнэхээр харамсалтай байдгийг юм уу? Ээжийн өвхөөс өмнө илэрчээсэ гэж гомыг бодчихсон ш. Ээжийн харахаас л их өрөвдөдөг байсан. Гэр орноор норж гардаг байсны хувьд чи би бас мэдхийл юм. За энэ хэрэгэд бол одоо тэр хэрэг унших тэр хэргийн юмруу орох эрх бидэнд байхгүй шүү дээ. А энэ хүмүүсийг цагдан хорсон цагаас эхлэж хүний эрхийн үндэсний комисс анхаарал тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл тэр хоригдж байгаа нөхцөл булганыг ч ялгаа байхгүй. Очиж уулздаг байсан. Одоо та нар хэрвээ санаж байгаа бол 16 оны 100 байна. Намар хавар байна уу? 15 оны хавар байна уу? Энийгч бахан гişүүд очиж нэг тэгээ бид нар чинь яажсан шүү дээ. Бид нар оруулахгүй байна. Баян гэнэ чинь одоо гэрлийн нөхцөл бүх юмнуудын бид нөө зээл засуулаад ингээл явж исэн. Дүүнэлтээр хийсэн үү? Би бол одоо үнэхээр яг л та нартай адилхан мэдээлэлтэй байгаа. Хэрэг уншааг юм чинь одоо мэдх юм байна. Би итгэдэг одоо ямар ч байсан энэ хэрэг нэг илэрч сэжүүрэн тавигдсан юм болов. Одоо тэр нямдар жишүүний яриад байдаг шиг захиалагч нь л одоо олох хэрэгтэй. Танад бол тэр энэ олон улсын парламент гаргаагүй юм уу? Тэр хэрэгт холбогдогч нараас зөндөө гомдол гарч. Тэгтээ бид нар ч нэг эрүүшүүл тулгасан уу? Энэ хэрэгийг багтаа эрхийн зөрчсөн үү? Тэр талаар нь л хийжсэн болохоос биш. Харин тэр талаар нь хийх хүний зөрчсөн үү? Холбогдох газар бид нар тагнуулын байгууллагад хэлж явж байсан биш үү? Зөрчигдчихсэн үү? Зөрчигдчихсэн би. Одоо ар гэрийн уулзалт уулзуулахгүй байна гэж бид асуудал тавиад уулзуулж яасан. Хувцас солиулахгүй байна гэдэг юм уу. Одоо болгоны хувьд бол тэр өөрөө ном сонирн байхгүй. Тэр бүгдийг чинь тухайн тэр улсын хурлын гишүүд хэлгээс өмнө бидэнд гомдол гаргаад, үзээ, шалгаад. Одоо чи болгоны өмгөөлөгчөөс 2 чөлөө 3 гомдол ирсэн бид тэрний дагуу зөрчлийг арилгуулж ясан юм би. За. За нэвтрүүлгийн цаг дууссан. Ярих сэдв зах хязгааргүй дахиад танаас уг нь асуух зөндөө л байсан. Одоо чинь улс төрийн хэрэгт хэлмэгдчихэд гарч ирээд нөхөө олгоорох хүний нэр хүндийг хэвлэл мэдээллээр гутаанд оромжлох гэж зөндөө сэдв байгаа. Яг тусдаа бид нэвтрүүлэг хийхээр танд хандъя. Ингээд уг нь наадах чинь бас л одоо их ярих юм. Их л ярих сэдв гэж тааж юм хэлээ би. Одоо нэг л юм гарсан шүү дээ. Би гэдэг комиссар чи байжсэн чинь манайд нь гомдлордог байхгүй юу? Яг тэгэхэд энэ цагдаа орох 461-д байгаагүй энэ хойно ганц удагт байсан. Тэгс нэг эмэгтэйгээс гомдлордог. Яасан эмэгтэй зэрэг хинтгийд амьдардаг эмэгтэй ээж нь Улаанбаатарт бэйн муудад ээж дээр ирэхгүй. Тэгээ мөнгө байхгүй ч юм. Тэгсэн ээж нь нэг алтан бөгж өртнөгсөн юм л. Тэгээ нөгөө алтан бөгж аваачаад юунд ламбартад тавьж одоо ийм авах гээд яг очингууд ламбартны хүнийг тохигшуулсан цагдаа барьж яваад аваачаад хойно 13 хоног аваачаад хоригдсон. Би ээжтэй хэлээд бариад явал ээж минь өвчтэй байгааг тэрийг үл харгалзан аваад чад гэсэн. Тэгээд тэр залуухан бүсгүй 13 хоногт толгойн бууралцсан байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр бид бүрстаа нэг гарсан хойно бид нар тэгээд яасан гэхэд дараагаар нь нөгөөх бүгжийн шинжилүүлээд хуурамч алт биш жинхэнэ алт байна гэдгийг нөгөөх иргэний үнэлгийг үзээд одоо нөгөө зайлтай хүүхэн биш вэ одоо жинхэнэ иргэний үнэлэх байна гэдэг гарч ирж байгаа байхгүй. Тэгээд бид төлөөд нэг хэмжилэл гаргаад 3 сая төгрөг олгуулсан л да. Одоо тэгээд яг өдөр 14 хоногт тэр сэтгэлийн там 13 хоног эдэлчгээд тэгээд 3 сая төгрөгийг нөхөө олгоор авчих чийд. Энэ үл зөндөө бий. За ямар ч үсэн та улсын хуралд хилцүүлэг амжилттай болоосаа тийм ээ. Улсын хуралд одоо тогтооцсон гараасаа үү? Хаалттай хилцүүлнэ үү? Одоо хаалттай хилцүүлэхгүй баха ер нь одоо хаах хэрэгтэй гарчсан учраас одоо энэ банкын орооноос тогтоолго гаргах юм байли. Зур улсын хурлд оруулж батлах ажлын хэсэг харсан хуулиуд орох нэмэлт өөрчлөлтүүдийг
За тэрнээс гадна одоо эмгтээч шийдэмлийн онцлог өнөөдөр дуулж байгаа нь бас нэгэн хямдчилттай ажил хийдэг. За. Түрүүн та хэлсэн хэвлэл мэдээллийн төсөөгээд нэг хэрэгээ сенсацлаад орхичод байх юмаа гэсэн бид чинь бас нэг муу зүрх халирд юм одоо амар хэрэгүүдийг ингээд байнга яриад байхад бас хэцүү. Гэхдээ танаа энэ 16 дугаар ихтгэл дээр анхаарал тавьж ажиллая. За ингээд таны ажилд амжилттай. Баярлалаа. Дуслаа. Системтэй мэдээлэл өгч чихших юм хүн болгонд төрсөн байгаасаа л гэж бодож байна. Тэгвэл ийм хэрэг гарахгүй. За баярлалаа. Олон хүний нойлоос сатаасаа байл. За. Баярлалаа үзэгчдээ. Энэ бол цензургүй яриа байлаа. Ингээд манай нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа эрг уулзлаа. Баярлалаа. Тайз дизайн болон засал гүйцэтгэх